Сайн байцгаана уу? Энд За мэдээ. сайн байцгаана уу Эрдэнэтийн ард түмэн. За ингээд та бүхний хүрэлцэн ирсэнд баярлалаа. За ард түмний хүч нам энэ сонгуульд нийт 60 хүний нэрийг дэвшүүлсэн. За үүний 8 нь намын жагсаалтаар байгаа, 52 нь одоо тойрог дээр хуваарлагдсан байгаа. За дөрөвдүгээр тойрог дээр нийт одоо 8 хүн байгаа. Та бүхэн тэр зургийг харж байгаа бах. За энэ хүмүүсийн одоо 3 нь Хөвсгөл аймгаар надтай хамт яваад ирсэн. За бусд нь ер нь Эрдэнэт булганы ийм талын хүмүүс байгаа. За булганд өнөөдөр манай хоёр маань ажиллаж байгаа. Би тэр одоо араас нь булганд одоо маргааш нэгдэж очих ийм бодолтой байгаа. За Эрдэнэтийн манай Батчаргал маань өглөө бид нартай хамт цэргийн анги дээр одоо уулзалтанд орчоод тэгээ бас ажилтаа байна. Ирж амжсангүй. За нэг амар төвшин маань Хөвсгөлд бусад асуудалтайгаар тэндээ үйлдсэн байгаа. За Номын заяа, Ариун заяа хоёр бас Хөвсгөлд байгаа. За иймэрхүү байдалтай одоо бид нар салаад явж гэн. Тэгээд дандаа хамт голдуу өчөөтэй явчих шиг боллоо доо тий. За ингээд дөрөвдүгээр тойрог буюу Хөвсгөл аймгийн булган Эрдэнэтийн нийт сонгогчдод хандаж хэлэхэд ард түмний хүч нам бол Монголыг өөрчлөхийн төлөө явж байгаа. Манан болон одоо улс төр эдийн засгийн бүлэглэлтэй ямар ч холбоогүй ийм нам юм байгаа. За энийг яагаад хэлээд байгаа гэхээр бусад одоо 3 дахь хүчний намуудын одоо бидний мэдэх нэлээд хэдэн намууд бол ардын намтай холбоотой, тэднээс одоо юу гэдгийг тэндээ санхүүгийн одоо бас их үүсвэрээ авдаг, тодорхой одоо зорилготойгоор юу гэдгийг санал хуваах одоо өөр бас сүүлд нь одоо суудл муудал авах юм бол эргээд одоо ардын намтай эвсэж нэгдэх ийм зорилготой намууд байдаг юм байна лээ. За манай одоо ард түмний хүч нам бол ямар ч байсан энэ манан бүлэглэлтэй ямар ч холбоогүй хүмүүс. За миний хувьд намын даргын хувьд анхнаасаа л ер нь одоо энэ ямар нэгэн бүлэглэл фракц юмтай одоо эвлэж нэгдэхгүй явсаар байсан. За ардчилсан нам дотор байсан үнэн. Тэгэхдээ одоо ардчилсан намыг дотроос нь шинжлэе, өөрчлөе, ардчилсан намыг хүчтэй болгоё, энэ сонгуульд ялуулъя гэж ийм бодолтой байсан. Харамсалтай нь миний бодол мөрөөдөл бол ардчилсан нам дотор биелэхгүй юм байна лээ. Ингээд одоо ард түмний хүч гэдэг намаар энэ сонгуульд оролцож байгааг дуулгах таатай байна. За одоогоос 8 жилийн өмнө яг Эрдэнэтэд ард түмнээ хайрлая гэдэг нам одоо шинээр байгуулж байсан. Нийт 3000 гаруй хүн гишүүнээр элсэж байсан тэр үед. За тэр намын маань нэр өнөөдөр өөрчлөгдөж ард түмний хүч гэдэг нэртэй нам болсон шүү. За тэгээд тухайн үед 2016 онд би 48 дугаар тойрог дээр энд нэр дэвших гэж бэлтгэлээ хангасан байхад Монгол ардын намаас намын дарга Мегамби инх болд ерөнхий сайд байсан. Буянгийн жаргал сайхныг одоо 48 дугаар тойрог руу тохиролцсон явуулж миний саналыг унгаах, намайг одоо улсын их хурлд гаргахгүй байх ийм бодлого барьж байсан. Тэгээд буянгийн жаргал сайхан гэдэг нөхөр энэ төрөлд сонгуульд оролцож байсныг та бүхэн мэдж байгаа. Эрдэнэттэй ямар ч холбоогүй тийм хүн байсан. Тэгээд сургууль сураагүй, энд төрж өсөөгүй, аав ээж нь энд биш. Одоо үйлдвэр нь энд байхгүй нэг ийм нөхөр хурж ирж байсан. За яагаад одоо энэ намайг энэ сонгуульд одоо 2016 онд одоо унгаахыг оролцсон бэ гэхээр энэ бол цаанаасаа одоо зохион байгуулалттай юм аа. Тэр нь юу гэхээр Гүн Далай гэдэг хүний намд ямар нэгэн байдлаар одоо улсын хурл суудлагч болохгүй. Тэгхийн бол одоо аюул үүснэ гэдэг ийм одоо улс төрчдийн одоо урьдчилан харсан одоо болгоомжлолоос болж байгаа юм аа.
Тэр нь юу гэхээр хэрвээ одоо гүн далайгийн нам улсын их хурл суудалтай болчих юм бол ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хэрэгтэй болчихно. За ерөнхийлөгчийн сонгуульд гүн далай гэдэг хүн нэрэн дэвшээд гараад ирэх юм бол аюул үүснэ. Гүн далай бол ер нь хүчтэй өрсөлдөгч. Ер нь л одоо ерөнхийлөгчийн сонгуульд ялах магадлал өндөртэй хүн гэж ингэж одоо намайг тооцож хүлээж авч тэгээд одоо гүн далай гэдэг хүний одоо нам ард түмний хайрлыг гэдэг намыг одоо юунд улсын хурлд суудал авахуулахгүй байх арга хэмжээг бүр бүхэл бүтэн бүгд найрамдах намын даргаыг наашаа золиосонд явуулж мөнгө төгрөг өгж бодвол одоо тохиролцож ингэж өрчлөн сэргийлэх арга хэмжээ авж байгаа юм аа. Энэ бол ойлгомжтой. За 2020 он буюу 4 жилийн өмнө бас одоо намайг Таиландд гацаасан. За Таиландд юу болсон гэхээр би эхнэр 2 хүүхэдтэйгээ очсон байсан. Тухайн үед бол одоо 2 сард хятадд нөгөө ковид гэдэг юм болсон. Дэлхийн бүх улс орн хилээ хаасан. За ингээд дэлхийн улс орнууд зөвхөн тусгай үүргийн онгоцоор ард иргэдээ татаж авч байсан. Таиландд 200 монгол байсан. Таиланд руу нэгч одоо онгоц явуулаагүй шүү. Хажуугаар нь гаргаад энтхэг явуулж байсан. Хажуугаар нь гаргаад Сингапур руу онгоц нисээд байсан. Таиландд нэгч онгоц очиагүй. Хэрвээ Таиландд нэг 200 хүнтэй онгоц очичвол яаж хийж байгаад гүн далай багтчих гээд байгаа байхгүй юу? Тийм болохоор Таиланд руу ерөөсөө онгоц явуулаагүй. Монголын төр засаг. За ингээд одоо тэнд байсан Таиландд байсан монголчууд Сеулээр дамжиж Монголдо ирсэн. 5 дугаар сард миний эхнэр 2 хүүхэдтэйгээ Монголд ирсэн. Надад бол онгоцны суудал өгөөгүй. Уг нь одоо гэр бүлээр нь л буцаах хэрэгтэй үстэй тий. Харамсалтай нь ингээд надад онгоцны суудал өгөхгүй байсаар байгаад ингээд би Таиландд ганцаараа үлдсээ. Тий. За ганцаараа үлдээд ингээд би одоо 6 сарын 27-нд онгоцны суудалтай болж Монголд ирсэн. За намайг ирсний одоо маргааш нь сонгуул болсон. Та бүхэн намайг мэдж байгаа. Би одоо телевизээр нэг жаах юм уучсан уйлаад элстэй газар нь шейх сайхан, эзгүй газар нь баах сайхан гэдэг ингээд уйлж ирснийг та бүхэн одоо эх орн минь сайхан гэдэг уйлж ирснийг та бүхэн санаж байгаа баха. За эрх баригчид ингэж одоо ард түмний намыг одоо миний намыг сонгуульд ямар нэгэн суудал авахуулахгүй байх арга хэмжээг ингэж авч ирсэн. За энэ удаад эрх баригчид ямар ч арга хэмжээ авлаа гэсэн ил байгаа нарыг алгаараа хаач чаддгүй гэдэг шиг одоо бидний зорилгыг биелүүлж чадахгүй байхаа гэж бодож байна. За одоо энэ парламентын сонгуульд ард түмний хүч нам ямар ч байсан дор хаяж 1 бүр цаашлуул 5 10 15 суудал авах байх гэж би хөвдөө бодож байгаа. За ингээд ард түмний хүч нам парламентд суудалтай, их хурл суудалтай болох юм бол миний түрүүчийн хэлдгээр Монгол улсын ерөнхийлөгчд нэр дэвшүүлэх эрхтэй болно. За ингээд Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуул 2027 он болоход одоо миний бие ард түмний хүч намаас Монгол улсын ерөнхийлөгч нэр дэвших байх гэдэгтээ итгэлтэй байна. За энэ нөхцөлд бол одоо Монгол ардын намаас надтай одоо нэр дэвшээд өрсөлдөж 50-50-аас дээш насны одоо өрсөлдөгч одоо бараг харагдахгүй байхгүй байгаа. За мөн ардчилсан намаас ч гэсэн одоо нэг үзээд байх хүн надтай байхгүй юм шиг байна лээ. Фэншүү гамбаа яах юм бол, Норвын алтан уйг яах юм бол. За тэгэд гараад ирсэн ч гэсэн одоо надад бол нэг тийм хүчтэй өрсөлдөгч шиг харагдахгүй байгаа миний хувьд. За ингээ ерөнхийдөө бол одоо 2027 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн миний хувьд бол бараг л 99% шийдэгдсэн гэж бодож байгаа шүү дээ. Ер нь одоо их өөдрөг ярьж ийн гэж үзэх үү, амны бэлгээр гэх үү, өөртөө юу гэх нь өөртөө итгэлтэй байна гэж үзнэ үү, дарвч дардаа нь боловч бултай нь эсвэл одоо үннээр явхад өхөр тэргээр туулаа гүйцэнч гэж ойлгож болно.
тий. Тэгээ 2027 оны ерөнхийлөгчийн сонгуул бол одоо баг одоо үр дүн шийдэгдсэн гэж би хувьдаа үзэж байгаа. За ингээд энэ ард түмний хүч намыг энэ удаагийн сонгуул дараагийн сонгуульд бол одоо үр дүнтэй идэвхтэй авч явах ийм одоо үүргийг бид нар хүлээж байгаа. Ингээд ямар ч байсан энэ Монгол орныг өөрчлөхийн төлөө монголчуудын сайн сайхны төлөө энэ сонгуульд оролцож байгаа шүү. Энд бол одоо гүн далаа гэдэг хүн альсгүй энэ намын эрх ашиг гэж ерөөсөө яригдахгүй байгаа. Миний энэ улс төрд орж байгаа нам байгуулад явж байгаа минь цаад утгаараа гинүү энэ одоо яг ил жинхэнэ утгаараа бол би энэ Монголын төлөө л нэг ажилдаг, Монголыг нэг өөрчилдөг, шинчилдэг, хөгжүүлдэг, ард түмэн үр хөвгттэй, ээлтэй юм төр засаг байдгийг нэг Монголд болон дэлхийн ертөнцид мэдүүлэх ийм л одоо хүсэл мөрөөдөлтэй хүн юм байгаамаа. За баярлалаа. За сайн байцгаана уу. Би одоо энэ удаа Хүсгэл аймгээс төрсөн нутагтаа ирж 4-р төр Монгол Улсын эжид сонгуул 24 Хүсгэл аймаг болгон олон аймгийнхаа тойрогт нэр дэвшээд ард түмний хүч намаас нэр дэвшиж Мон Дэмбэрлийн Самбууны гэж хүн байна. Энэ зураг байна. Тэгэхээр та бүхэн одоо ямар учраас энэ хүн одоо ингэж явж байна гэвэл би өөрөө бол бас надад дотооддоо сурж бас бизнес тусмаа наж үйлдвэрийн салбар төнгөө үйлдвэрээс ажиллаж байсан. Ингээд энэ улс орныхоо нөхцөл байдалтай одоо залуу хүний хувьд ч гараад явж байна. Маш олон жил одоо бид 7 удаа сонгуул өгсөн. За энэ удаагийн 24 оны сонгуул 8 дахь удаагийн сонгуул. Энэ олон жилийн хугацаанд одоо Монголын ард түмэн бол одоо энэ ном дээд том намуудаа бас одоо сонгуул өгч байлаа. Төрийн эрхийг одоо 30 жил авсан одоо зарим намууд одоо та бүхэн мэдж байгаа. Энэ өнөөдрийн энэ нөхцөл байдал ямар төвшөнд хүрэгдсэн байна. За энэ ядуурын төвшин та бүгд одоо энэ зовлон ярихгүй. Манай намын зүгээс бол одоо шийдэл ярина. Энэ их орны өөрчлөлт реформ өөрчлөлтийг хийцгээе. Энэ далаа шиг том их орондоо бүгд одоо сайхан өргөжүүлэх, сайхан амьдрах ёстой. За би өөрөө бол нүүрсний хулгайн тэмцэл одоо 2-3 жилийн өмнө болсон. 2022 оны 12 сарын 2-наас эхлээд 4-ний өдрүүд ингээд 6 сар эдрээсийн хүүтэнд одоо талбай дээр хонож унжиж одоо манай олон мянган залуучууд тэнд эх орныхоо өөрчлөлтийг эх орныхоо энэ хулгайгүй байх тийм ээ энэ улс төрийн намын дарангуйлгүй байх энэ улс төрийн одоо энэ хүчин зүйл энэ бүх ард түмэнд одоо нөлөөлсөн өртөө ширтээ тийм бүгдээрээ ийм болцсон байгаа энэ нөхцөл байдлыг хараад энэ их байгалийн баялаг нөөцтэй улс орн өнөөдөр ямар юмаа хийгээд ийм өрөнд орцгоцсон амьдрч ийх юм бэ тэр энэний төлөө энэ ардчсан нийгэмд энэ ард түмний хүч гарч ирсэн. Энэ бол одоо түүхэнд байхгүй 30 жил 34 жил болоогүй том хувьсгал болсон. Энэ хувьсгалыг бол Монголын ард түмэн хүсэж байгаа. Энэ хувьсгалын өөрчлөлтийг бол ард түмний хүч хийдэг. Ард түмэн та бүхний хүчээр хийгдэж байна. Энийг бол даравч талдаанд боловч бултаана гэдэг шиг Сүхбаатарын талбайд маш том үйл ажиллагаа болсон. Энэ бол нүүрсний хулгай болон жидүү сан бүх энэ хулгай эсрэг Монголын ард түмэн тэр өвлийн хүйтэн аацаа бариад цай сүгээ бариад өвлийн хүт адууныхаа буу цуушраа гэж ирж байгаа. Энд бол одоо хамгийн өндөр зэгтээ 250 гаруй хүн хонж байлаа талбай дээр. Тэр олон улсууд бол тэднийг одоо ингэж дэмжиж байгаа 50,000 гаруй ирж очиход Сүхбаатарын талбайг одоо 500-600 удаа тойрсон. Ингээд одоо чих хамар нүд дүлий ингэж сууж ирэх байж байгаа юм. Энэ юу гэж чинь гүн энэ ард түмний хүч. Ард түмний хүч өнөөдөр яагаад ингэ далаа шиг эдгээр үсийн хүт нэг улс орныхоо тогтолцоо болохгүй байна гэдгийг мэдээд ирэх барьж байгаа нам одоо энэ улс төрийн хүчингүүд өнөөдөр хулгайчтай барьж одоо зохих ясны шийдвэрийг хийсэн бэ. Ийм учраас одоо миний хувь Мон Дэмбэрлийн Самбууны би хотойд одоо цус баан одоо байна. Энэ одоо энэ эрч хүч байна. Энэ улс төрийг одоо өөрчлөхөд одоо энэ ард түмний хүч намыг одоо сонгоод хүн далаахтайгаа одоо ингээд энэ намтайгаа ингээд тойроод явж байна. Тэгээд ингээд та бүхэн одоо энэ улс орноо өөрчлөхөд хүчин зүтгэж сонгуулиа одоо идэвхтэй оролцоороо. За тэгээд ард түмнийхээ хүч намын 8 одоо сонгогдогч байгаа. Энийг одоо дугуйлаад ард түмний хүч гээд одоо 2 цаасан дээр байгаа. Нэг л дугуйлахад энэ бас одоо нэлээд том сөрөг хүчин болох байх. За энэ удаагийнхаа одоо энэ орон нутгаар явсан одоо нөхцөл байдлыг товч тайлбарлахад ер нь бол манай ард түмэн бол маш одоо өөр болсон байна. За энэ одоо ирэх барьж байгаа намуудад одоо бас гомдолтой байна. Тэгэхээр энийг бол одоо манай намын зүгээс болон бид бүхэн одоо орон нутгаар олон сумаар явлаа. 40-50 сумаар явлаа. Тэгээд одоо Эрдэнэ татаа ажиллаж байна. За ингээд та бүхэндээ одоо орон нутгаар явж ирсэн бүх улсуудаа нийт одоо хүлээж авсан нутгийн зан олон булган хөвсгөл за энэ одоо орон нутагт байгаа Эрдэнэ татад байгаа нийт хөдөлмөрчин төмөн олон та бүх хүмүүс
сонгуультай идэвхтэй оролцож ард түмнийхээ намыг дэмжээрэй. Энэ бол одоо гүн далаа тэргүүтээ Монгол улсын одоо хойд нутгийн домогт аавынх улс төрийн одоо зүтгэлтэн энэ хүнийхээ одоо байгуулсан энэ үнийн зөвийн төлөө явж байгаа үнэн мөн чанар ард түмний хүчийг одоо гаргах гэж ийм сайхан ариун үст бүгдээрээ нэгдэж энэ намаа дугуйлж нэгдэж улс төрийнхөө өөрчлөлтийг мөн улс төрийн одоо сөрөг хүчин мөн тэгээд цаашаа төрийн өндөр дээд албан тушаал энэ одоо байхгүй нөхцөл байдал дээр өнөөдөр төрийн хар хүмүүс төрүүлж тийм ээ энэ намаа дэмжиж ингээд бүгдээрээ улс төрийн идэвхтэй том сөрөг хүчин болцоож энэ усаа өөдөн татцгаая гэж би та бүхэнд сайхан ерөөл хэлье. Та бүхэнд баярлалаа. Телевизийн хамтдаа. За сайн байцгааны эрдэнчүүд та бүгдэд ард түмний хүч намын дэд дарга шудраг эрдийн фронтын тэргүүн Арслан бие хандж байна. Яагаад өнөөдөр тухайлбал би энэ намын дэд даргын хувьд улс төрд орж байна гэвэл өнөөдөр Монгол орн 34 жилийн турш арчил нэрийн дор хүний эрх чөлөө дээдлсэн шудраг энэрэнгүй сайхан нийгмийг байгуулж байна гэж бид бодож ирсэн. Үр дүнд нь юу болсон бэ өнөөдөр? Луурчид, хулгайчид их найдаар нь идэж, саяар биш, тэрбумаар биш, их найдаар нь иддэг болсон. Ард түмний 70 гаруй хувь нь улныхан болж байна. Өнөөдөр амьдрал өдөр нэг тутам хэцүү болж байна. Бид манангийн хэлэнд итгэж манан буюу ман дээр нэмэх нь ан штэ тийм ээ. Эднэрт итгэж 34 жил 8 удаагийн сонгуулиар эднэрт итгэл өгсөн. Үр дүнд нь өнөөдөр монголчууд хэцүү амьдарч байна. Монголын байгалийн баялагын ихэнх хувийг 30 хэдэн гэрүүл хувьдаа завшсан. Өнөөдөр жирийн хүнд их найд гэдэг толгойд нь багтахгүй тоо. Үүнийг бид өөрчлөх цаг болсон. Өнөөдөр ард түмний хүч нам бол манан бүлэглээс буюу ман анаас ангид тэднээс санхүүждгүү цорын ганц улс төрийн хүчин. Би баталгаатай хэлж чадна. Та бүгд энэ удаагийн сонгуулиар зөв сонголтоо хийх аваас бид нар манангийн 34 жилийн дардлаас салж чаднаа. Сүхбаатарын талбай дээр бид нар тэмцэж яхад гүн далаа маань биднийг дэмжиж байсан их хурлын гишүүн мөртлөө бид нартай хамт Бороогод руу явсан. Оюу толгоон гадаа бид нартай хамт машиныг унгаж байлаа. Яах гэж тэрвээ гэвэл бид нар танхайтай бишээ. Бид нар Монголын байгалийн баялагийг хүртээмжтэй ард түмэнд нь өгье гэдэг энэ бодлын үүднээс явсан. Гэтэл та бүгдийг 34 жил хошгоруулсан тэр нөхдүүд өнөөдөр далайн чамд руу зүхтаад гарчлаа. Элбэг дор чаа байна. Америк эзэд руугаа явсан. Сайхан бэлэг хаа байна. Америк эзэд руу зүхтаад гарсан. Өнөөдөр луурчдын ард түмнээс хулигдсан, хулгайлсан мөнгө гэрт нь багтахгүй болоод голдмаа алтаар хурааж яана гэд их хурлын гишүүн арднаас хэд ман намын гишүүн хэлж ирсэн шүү дээ. Ингээд та бүгдийг энэ удаагийн сонгуулиар ард түмний хүч намыг дэмжихийг уриалж байна. Шудраг иргэдээ эх оронч иргэдээ дэмжихийг уриалж байна. Тэгвэл бид ялд байгуулж чаднаа. Баярлалаа. Асуулт хариулт байна. Асуулт байна. За асуулттай хүн байна уу? Болгон хөтөлбөр яваад ирсэн чинь ерөн сонгогчтой бас хэлж байна. Хаа иргэд бас ямар одоо асуудлыг өргөн юм гэж байна. За ийм зүйлийг тавьж байна. За малчд бол тэгж байна. Малчны зээлийг тэглээд өгөөч гэж байна. Би өөрөө энэ талаар бол зөндөө арга хэмжээ аваад ярьж байгаа. Ерөөсөө дур тохон болсон энэ цаг үед малчдынхаа зээлийг нэг удаа тэгэлчихвэл хамгийн зөв юм аа. Бас нуруунд дээрээс нэлээд том ачаа унах юм аа гэж ингэж үзэж байгаа. Тийм учраас малчдын зээлийг тэглэх ёстой юм байна. За мөн эрдэнэтэд жишээлбэл тэтгэврийн зөрөөг хүмүүс их ярьж байна. За одоо өмнө нь ингээд эрт тэтгэврт гарсан хүмүүсийн одоо тэтгэвэр нь бага байна. Сүүлд гарсан хүмүүсийн тэтгэвэр одоо илүү өндөр тогтоож байна. Яг адилхан ажил хөдөлмөр эрхэлж байгаа мөртлөө ийм байж болохгүй гэдэг зүйлийг эрдэнэтэд ярьж байна. Тэгэхээр тэтгэврийн зөрөө гэдэг юм бас арилгах ёстой зүйлийн нэг байна лээ. Ер нь одоо Монгол улс даяар тэтгэврийн зөрөө гараад байдгийн тийм яриа гомдол зөндөө гардаг. Тэгээд нэг хэдэн хүмүүс бид нар одоо социализмын үед хамаг насаараа зүтгэжээд одоо ингээд ийм бага одоо тэтгэвэр авах гэдэг яриа гардаг. Тэтгэврийн зээлийг одоо аль болохоор тэтгэврийн зөрүүг аль болохоор арилгах нь зүйтэй юм аа гэдэг одоо ард түмний хүч нам бас энэний талаар одоо ард иргэдийн санал ийм байна гэдгийг ойлгож авч тэмцэхээр болж байна. За одоо Эрдэнэт хотод жишээлбэл энэ юу гэдгийг Жисийн овоолго байна. Жисийн овоолго дээр одоо 3 компани үйл ажиллагаа явуулж байна. Энэ 3 чухам одоо яаж одоо ингээд нууцаар ингээд ийм Жисийн овоолго ашиглах болчваа. Бусад одоо хүмүүс
одоо бизнесмэнүүдэд тийм боломж байсан юм уу? Тэ? Ерөөсөө энэ тендер мендер нууц явсан юм уу? Албан тушаал одоо юм ашиглаад энэ дэсийн оолго дээр үйл ажиллагаа явуулах эрхийг авсан юм уу? Энийг бол одоо шалгаж үзэх ёстой. Хэрвээ энэ гурван компани хуулийн дагуу аваагүй ийм байх юм бол бидний одоо тэр ашиглах эрхийн цуцалж үйлдвэрийн улсад хурааж авах хэрэгтэй. За мөн дээр нь нэмээд одоо тэнд улсын том үйлдвэр байгуулад ингээд тэр оолгыг улс өөрөө шууд одоо ашиглах ёстой юм байна лээ. Тэгээд тэр одоо улсын одоо үйлдвэрийнхээ 50%-ийг эрдэмтчүүдэд зориулаад 50%-ийг одоо улсын төсөвт оруулах ийм маягаар ашиглах нь одоо шудраг ёсонд нийцнэ гэж ингэж одоо ард түмний хүч нам үзэж байгаа. За өөр асуулт байна уу? Нэг юм асууж та эрдэмтний одоо үйлчлэгээний төвөөр явж захаар ер нь одоо бас энэ эрдэмт гэлтгүү Монголын худалдаа аж үйлдвэр энэ худалдаа хийж байгаа 8 бизнесийнхаа бас энэ асуудлуудыг ер нь одоо уртаа сүртэй авч үзээрэй гэж тэгж байлаа. Тэгээд одоо нийт одоо Монголын томоохон худалдааны бизнес 8 арилжаа хийж байгаа залхууд те түрээслэгж байгаа иймэрхүү томоохон асуудлууд манай намын зүгээс нэлээд томхон байр суурьаар авч үзснэ. Монголчууд 34 жил аж үйлдвэр тэр байтугай хөнгөн үйлдвэр хөгжүүлээгүй болсон. Өнөөдөр дэсийнхээ одоо байсан сайлын үнэгээд орлоо тэнд нэг оюу толгой гэдэг нэг асуудал яриад байж байгаа. Ийм олон одоо өнний хооронд бол өвчнөө хийж боломж байсан. Өнөөдөр энэ ард түмний нуруунд дээр үгүй 8 чин гэж ярьж байгаа худалдааны байгууллагыг хуваараа хийж байгаа бизнес бүх за одоо бүх Монголын одоо тийм ард түмний хүч намдаа саналаа өгөө. Тэгээ та бүгдийнхээ түрээс нүрээ тий. За энэ одоо энэ нийт эрх ашиг хөндөгддөг юм байна. Тэтгэврийн асуудал хөндөгж, тэтгэврийн зөрүү гэх ийм асуудал байдаг юм байна. Энийг бол бас уушууртаа дэлгэнэ гэж бодож байгаа. Өөр асуулт байна уу? Өнөөдөр араас нь цагаас иргэдтэй уулзах гэж байгаа юм байна. Тий. За тэгэхээр угаасаа соёлын ордон бол соёлын зөвсөх та бүхнээс түрээсийн төлбөр авч байгаа юу? Эрхээр шин амгалаад ерөөсө түрээ авах ажлыг бүгднгийн ташрааганд одоо ингээд уулзалтуудыг том уулзалтуудыг хийж байгаа шүү дээ. Тэгэхээр та бүхэн угаасаа соёлын ордноо одоо та түрээс төлж байгаа юу? Иргэдтэй хэр заах гэсэн бэ? Тэгэхээр ард түмч ярьж чадах уу? За зар хэвзэг явсныг би сайн мэдэхгүй юм. За ямар ч байсан бас нэг түрээс нэг аваагүй юм шиг санагдаад авсан ч юм болоо би бас мэдэхгүй нэг зохион байгуулж байгаа хүмүүс нь мэдж байгаа. Уурхайчдын соёлын ордонд бол өнөөдөр 7 цагаас уулзалт зохион байгуулна гэсэн. Тэгээд бодвол одоо сонирхож байгаа завтаа иргэд мөргөдөө авчинээс тийм ямар ч гэсэн эрдэмтдээ ирлээ уулзалт зарласан шүү тэгээд яхаа тийм их хүн ирэхэд ба саяхан нэг багийн төв дээр уулзсан бас нэг 28 хүн хүрээд ирсэн байна лээ тийм бас болчихд байна лээ тийм тааштай яг уу зүгээр Монгол ардын нам шиг төрийн албан хаагчдыг одоо хэдэн мянгаар нь тийшээ зөөлж авааччаад одоо 10,000 хүн биднийг дэмжлээ гээд бид нарыг ер нь маш олон хүмүүс дэмжиж гин гэж яриад байгаа. Энэ бол худлаа байхгүй юу? Одоо ерөөсө сумын төв дээр битгэд очиж байгаа. Одоо ингээд манай намынхныг очиход бол үнэхээр хүмүүс тоглож байгаа юм бол сэтгэлээрээ бүр яг за одоо та нартай уулзах ирлээ. Ашгүй та нар минь нэг ирвүү гэ. Бусад намуудыг очиход бидэг намуудыг очиход бас ямар ч хүн тоглохгүй байгаа. Нэг 2 3 5-аас идэхгүй. За бид нар дээр бол тэгээ яг нэг доотлын жижиг сумал нэг 100 хүнтэй тэгээ дээт нь 3 400 хүнтэйгээр бид нартай уулзч байгаа. Энэ манай ард түмний хүч намтай. За ардчилсан нам Монгол ардын нам хоёр бол яг хөө тэгэл өөрсдөө хэдэн гişүүдээ тэгэл загнаад хөөгөөд оруулна. Ардын нам дээр нь нэмээд төрийн албаа ахыг нэмээд оруулна. Атомч яг одоо аль намын гişүүд хүмүүс бол ерөөсөө тэр намын одоо туслагын юм дээр очихгүй байгаа юм байна шүү тий. Бид нар бол ер нь бүх газар тэрийг мэдэрсэн. За тэгээд нь Хөвсгөл аймагт бол ардын нам ачсан юм байна. Манай намд байгаа юм байна өө. Тэгээ бусд нь бол тэрүүгээр тэгээд яваад хэрэггүй шахав харагдаж байгаа өөрхийн амьтад ямар ч судалгаагүй юу бодож ямар ч туршлагагүй явцгаад тийм өөрхий тэгээд түн чин одоо энэ 21-р зуунд яхан судалгаа нэг юм гатсан очиод нэг үзэж хараад өөртөө хэн билээ өрсөлдөгчд минь хэн билээ тэгээд ард түмэн ер нь эхний 2 одоо сумаар ороод ер нь ойлгогдсон шүү дээ. Тэгэхэд ч одоо тэнцний хэдэн нөхдөд ингээл бас ингээд яваад байх юм. Ямар нам гин үндэсний эвсэл гин үү, шинэ нам гин. Тэгээ бас өмнөөс нь яхан бас юу байгаа.
одоо энэ залуучууд те туршлагатай хүний хувьд би хэлсэн шүү дээ хөрхий одоо те энэ сам дээр ингээ манай араас орох гээл те манай уулзалтын араас орох гэхээр манай ирсэн хүмүүс шиг яарад энэ одоо явтаа явдаг хараа бичиж байгаа. Тэгээд нөгөөдөл чинь арай гэдэг юм 2 3-ын бариад үлдэх жишээтэй. Тэгээд чинь одоо 2 300 хүн байж исэн байхгүй бид нар дээр те. Тэгээд бид нар ямар та нар энэ хүмүүс энэ дараагийн намын хүмүүстэй заавал турлах ёстой гэж ямар тэднийг одоо загнаж дарамтлах ямар эрхтэйч биш. Иймэрхүү юм байна дээ. Жаахан хов баазуул гэсэн шүү дээ. Тэгээ ер нь бол тэгээд Цэцэн тойрог буюу тойрог хэлсэн маа шүү дээ. Тэгэхээр 3 аймгаар явж шаардлага, төсвөөс өнөөдөр явж шаардлага гарч байгаа. Танай намын хийж байгаа танаас гадна 7 нэгжийг хэр бас таньж юм. Эсвэл томоотой зарим бас таньж бас агуу байгаа байна л та. Тийм. За яг уу одоо жишээлбэл манай намын дэд даргын энэ хүн чинь листэнд байгаа шудраг эрдийн фронтын аслан бол Германд наттай хамт сургууль гэсэн энэ маань өнөөдөр биднэрт хүч болж ирсэн. Эний маань бол жишээлбэл Монгол дээр бас гайгүй хүмүүс таньдаг юм байна лээ. За энэ залуу бол одоо 2 жилийн өмнөх нөгөө нүүрсний холгаа дээр нэг юм улаан цамцтайгаа явж ирсэн одоо тэнд одоо оройд одоо тэмцэж одоо юу юм те том одоо удирдгчин байсан уу боосон те ийм удирдсан зохион байгуулсан. Эний маань бас гайгүй таних юм. За бусдын маань үнэхээр танихгүй маа те. Тэгээ яг би тэгдгийг юм. Альва юм бол те холгоогоороо явуулт юм аа. Намыг сонгуулийн ялгалтанд хүргэдэг. Нэг л одоо субъект гэдэг. Тэр бол тэр намын лидер те. Тэр намын лидер сайн байх юм бол тэр нам сонгуул ялах одоо боломж өндөртөө, шанс өндөртөө ганцхан тийм. Хоёрдугаар улс орны лидер хүн, манлайлагч хүн удирдах авч явдаг. Харамсалтай нь өнөөдөр Монголын одоо түүхэнд 34 жилийн түүхэнд улс орныг удирдахаар тийм аавын хүү, ээжийн охин төрсөнгүй. Дандаа хулгайч өөрчлөлт хувийн эрх ашгаа бодсон юмнууд байсан. Монгол улс ядуудаа тийм үү? Дайнд нэрвэгдчихсэн ч юм уу галуу юуч гэсэн болоод ийм ядуу амьдраад байгаа биш тийм. Монгол улсад удирдахч байхгүй. Монгол улсыг зөв шударга, зөв бодлоготой, зөв менежменттэйгээр сэтгэл зүрхтэй тэр удирдаад аваад явах тийм удирдахч байхгүйгээс Монгол өнөөдөр ингэж амьдарч байгаа. Ийм нийгэм эдийн засгийн уналтанд байгаа. Энийг удирдах авч явах сэргээх тэр одоо боломж нь тэр ард түмнээсээ сонгогдож гарч ирсэн. Ард түмэн нэг өсөндөө тэр лидер тэр хүүгээ тэр удирдахчаа төрүүлж гаргаж ирэх хэрэгтэй байхгүй. Тэр хүн л гарч иж Монголыг авч явна. Тэгэхээр хэн нэгэн Монголын нэг удирдахч энэ 3 сая 300 мянган хүн дотор байж байгаа. Тийм биз? Тэр хамгийн гайгүй хамгийн сайн удирдахчаа сонгуул болгоноор төрүүлж дэмжиж явах нь аливаа одоо ард түмний өсөн дэвжих нь үндэс байхгүй. Түүнээс биш ховдог шунхаа энэ зартай өөрчлөлтийг гаргаад авах юм бол бид нар гарч ирээд хулгайч өөртөө яваад байна. Тийм биз? Тийм учраас ерөөсөө аливаа нам аливаа одоо улс орны зөвхөн лидер л амжилтанд хүргэдэг. Тийм учраас одоо миний хувьд ямар ч хэсэн нэг Монгол гайгүй лидер гэж өөрийгөө бас бодож бие тоодог хүн. Тийм учраас энэ намыг ямар ч хэсэн парламентд судалтай болгоно, цаашлууд одоо эрх барих хүчин болгоно, цаашлууд одоо 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялуулна гэсэн ийм бодолтой байгаа. Ер нь улс төрийн онол нь өөрөө манлайлагч хүнд сонгуульд ялуулна, манлайлагч хүнд улс орныг авч явах. Өөр хинч биш. Энийг одоо би өөртөө тохируулж юм уу ярих гэдэг байгаа ч юм уу юм биш шүү те. Та нар ямар ч одоо юм ингэх юм бол ямар ч хүн тэрийг ер нь гол онол практикээр хэрэгждэг юм тэр л. Тийм биз? За. Баярлалаа. за баярлалаа. Одоо тэгэхээр нэг хойд гэсэн хэмжээнд нэр дэвшиж байгаа одоо нөгөө бусад наамууд байна тийм. Дандаа одоо юу гэдэг иргэдийн таньдаг хүмүүс сайд хийжсэн ба тодорхой албан тушаал хийжсэн. Одоо иргэдэд нөгөө хангалтчихсан тийм. Өрсөлдөгчийнхөө хувьд та тэрнийг юу гэж харж байна? За яг одоо ингээд жишээлбэл Хөвсгөл аймгаас сонгогдсон 3 гишүүн бол гуруулаа одоо нэлээд удагдсан. Одоо бараг зарим нь 12, 14 одоо 16 жил дараад нь сонгогдсон хүмүүс байгаа.
Тэгээд тэр нь голдуу одоо Монгол Ардын намын нөхдүүд байгаа. Яг өнөөдөр бол Монгол Ардын нам хамгийн муу нэр хүндтэй байгаа. Уг нь бол шударгаар явах юм бол Монгол Ардын намаас нэг ч хүн энэ сонгуульд гарахгүй. Харамсалтай нь одоо Монгол Ардын нам яаж юм гэхээр нөгөө тэр хулгай дөөр нүүрсний одоо тэр одоо тэр мөнгөөрөө маш олон ухуулагч худалдаж авч. Одоо шийдвэл манай нам бол ингээд баг бүрд нэг л ухуулагчтай хөтөө. Тийм биз? А гэтэл Монгол Ардын нам нэг баг гэхэд 10-аас 15 20 ухуулагч авчихна. Ингээд сум даяараа жишээлх юм бол одоо 5 багтаа гэх юм бол ингээд 80-аас 100 ухуулагчтай. За 100 ухуулагч нартай хүн болгоно нэг 10 хүн олоод ирээрээ. Тэгэхээр 1000 сонгогчтой болчихсон. Ингээд дээр нь өөрийнхөө одоо намын гишүүдээ нэмэхэд энэ хүмүүс чинь одоо айгүй том одоо тий 30-40% дор хаяж тий хувийн ийм одоо сонгогчийн саналыг боломжтой болчихсон. Энэ маягаар ардын нам яатна. Зүгээр мөнгөөр маш олон хүн ингэж. А түүнээс ч одоо энэ 34 жилдээ голдуу ардын нам төр байсан. Энэ намд итгэл Монголын ард түмэнд түүч байхгүй. Залуучуудад түүч байхгүй болсон. Тэг. Хамгийн гол нь эдгээр мөнгөөр л оршин тогтно. А түүнээс ч одоо юу гэдгийг даваас өрн инх хамглан тэр Мөнхбаатар 3 бол яг шударгаар явах юм бол цонхдохгүй. Тэднэрт хийсэн бүтээсэн байхгүй. Тэдний намын нэр хүнд ингээд шал дээр унтсан 8 жил эднэр одоо сүүлийн 8 жил төр байдлаа. Энэ улс орны хар те идэж уусан булхай дөөр бүгд тэднийх. Тэ энэ ерөнхий сайд оюун эрдэнэгээд нэг нөхрийг хат те хийж биш нэг юм те нэг осондоо өөрхий бас л нэг цогны өсчтэй те тэгээ өөрийгөө нэг одоо юугээ болгоцсон те бас лидер биш байхгүй юу тэр хүн те улс орныг аваа явахын зангар гал те хийх мэдлэг эрдэм боловсрол зүрх зориг тэрэнд бас алга тийм үү. Тэр ардын нам бол ингээд шал дээр унтсан унтсан байгаа. Ардын нам арчилсан нам гэсэн хүнд байгаа. Нөгөө нэг фракц энэ тийм юм болсон. Тэгэхээр тэнд дотроос Монгол улсын ерөнхийлөгч байсан одоо Алтмаагийн Баттулга одоо нөгөө тэтгэврийн зээл хэрэглэсэн гэдгээр бас ард олонд нэлээд нэр хүндтэй явдаг ч юм уу. Тэр талаар нь хөгжүүл дэмжиж байгаа ийм л юм байна л шүү дээ. За ингээд ерөөсөө бусад одоо жижиг намын хувьд бол асуудлыг хүнд ер нь энэ манай хөвсгөлийн тойрог дээрч бусад тойрог дээрч харахад яг хөвсгөл одоо энэ булган эрдэнэтэд манай нам жаахан гайгүй явж байгаа. Би ерөнхийдөө бас нэлээд танигдсан гайгүй тийм одоо улс төрийн туршлагатай одоо нэг лидер маягийн манлайлагч хүн болохоор бид нар явж байгаа юм байна. Түүнээс ч одоо бусад газар бол үнэхээр жижиг намуудын том тойрог дээр бол гарахгүй. Ягаад гэвэл тэр их мөнгө төгрөг тэр олон ухуулагч нар чинь ерөөсөө ялангуяа Монгол ардын нам бол ухуулагчийнхаа тоогоор ингээд барьцсан юм. Сүлжээгээрээ барьцсан юм. Мөнгөөр л гэсэн үг шүү дээ чинь тийм. Түүнээс тэр үзэг барилдаараа ерөөсөө. Тэгээ түүнээс ч одоо Монгол ардын намыг ард түмэн сайндээ дэмжиж байгаа ч юм уу одоо тийм ерөөсөө байхгүй. А тэр олон ухуулагч нар тэдний одоо хамаатан садан юмнууд энэ мөнгөгүй орлогогүй болцсон ард иргэд чинь хэцүү шүү дээ. Хэдэн төгрөг өгөхөөр тэгэл ухуулагч нь болоод одоо мөнгөний өгж байгаа юм чинь хамаагүй гээл тэгэл гүйцчихэд тэгэл үүрэг даалгаврыг ингээд өгдөгөө биелүүлээл тэгэл дээр нь одоо мөнгө тараа тий. Одоо наад зах нь одоо ингээд манай өсвөлт чинь яригдээд шүү дээ. Өөрийн төвөө гэдэг хүн 350 мянган төгрөг тараагаад байна та гэдэг. Ил цагаан дэрүүгээр чинь яриад эхэлсэн байна шүү дээ. Болор хин гэлээ болор хүү гэсэн ах нь тий тэр ахаараа ингээд мөнгө тараагаад байна гэдэг юм яриа одоо зөндөө сонсгоч чинь. За одоо тэгээд араас нь одоо арчилсан намын бас мөнгө одоо энд хурж ирээд байшилсан байгаа гэж байна. Танай эрдэнэ хотод. За ардын намынхан бас бусд нь бас мөнгө төгрөгөө бүгдээрээ бэлтгэцээ одоо өөрсдөө сонгуулнаас суулж. За төрүүлж мөнгөө өгж байгаа нь өөрийн туяа юм шиг байна. Бусд нь бол одоо ингээд сүүлийн 2-3 хоног мөнгө тараах байх та. Нэг шөнийн дотор тарах гээл мөнгөнд тарчих байх. За тэгээд одоо энэ сонгуульд орж байгаа энэ мөнгө тарааж байгаа гэдэг ийм албан ёсоор сонгогч та бүхэндээ хэлэхэд баримт мэдээллийг нотлоготой бас авч үлдээрээ хэрвээ мөнгө тараагаад энэ баримттай бол энэ бол хуулийн өндөр хариуцлагатай байдаг.
тэгээд одоо ер нь дараагаад яг өгж байгаа бол одоо тэрийг аваад харин намаа дугуйлахтаа ард түмнийхээ хүч намд дугуйлаарай гэж одоо нийт ард түмнээс хүсье. Баярлалаа. Мөнгөний авчаараа тэгээд ард түмний хүч намд дугуулж байгаа юм байна. Тэ амарх тэгээд болоо. Нөгөө өмнөөс зэрэгтэй ярьж байсан шүү дээ. Эрдэнэт нөгөө 8 жилийн өмнө төвчтэй газрын паспорт гэсэн юм чадвар чадвар зэрэг. Тэр асуудлыг хараад байх юм дээр хүмүүс. За. Би хэлэх байна. За байж 8 жилийн өмнө би яг энэ Баян өндрийнхөө бэлд энэ бүх газрыг ард иргэдэд авч өгнө гэж ярьж ирсэн. Миний тэр хүсэл мөрөөдөл хэвээрээ байгаа. Би одоо эндээс сонгогдох юм бол мөн одоо ард түмний хүч нам энэ сонгуул олон суудл авах юм бол ер нь миний боломж болцоод гарах юм бол би энэ Эрдэнэтийн ард түмэн тэр газрыг авч өгнө. Би одоо тэр газрын бүгдийг нөгөө хуваагаад ингээд юу ятсан байна. Хэсэгчлээд гудам мудмын ингээ гаргацсан байгаа. Гаргуулсан байгаа шүү нөхдөө. Удалгүй би та бүхэн тэрийг танилцуулна. Одоо бидний тэр тэмцлийг би үргэлжлүүлнэ. Ард иргэдэд тэр газрыг өгнө. Мөн 0.7 га газрыг энэ Эрдэнэтэд орхонд хөвсгөлд ард иргэдэд манай нам шууд ямар ч одоо элдв хүнд сурталгүйгээр олгоно. Ерөөсө газрыг ард иргэдэд өгнө. Тийм биш? Шууд газрыг шууд тэр Баян өндрийн доорх газрыг ч гэсэн ард иргэдэд шударгаар суулаад авч өгнө бүр. Тэгин шүү. Ард иргэдээ тэнд нийт 50000 айлд газар өгөхөөр ийм боломж байгаа юм байна лээ шүү. Тэр 50000 айлыг бид нар хамгийн орлого багтаа айлуудаас эхэлж шударгаар өгнө. Хувааж өгнө. Өнөөдөр энэ газрыг одоо газар боломжтой гэж ярьж Тий. байна. Таны хувьд бас сонгуулийн зурчилгаа бол нэг чөлөөтэй байдлаар хийгээд байгаа юм гэж бодож байгаа. Тий. Лайв дээр бас битгий зүйлээрээс Оо энгийн юм. энэ талаас үргэлж энэ нэгснээ сонгуулийн маркетинг таны Би одоо Германд сургууль төгссөн, пив уух дуртай, шар айрыг уух дуртай. За би мөн одоо энэ булганы энэ цагаан айрыг, гүүний айрыг бас уух дуртай. Ер нь тийм би хэтрүүлж уудгүй зохистойгоор багаар ингэж хэрэгэлдэг. За би тэгээд булганчуудаа нэг зүйл хэлье. Энэ жил манай энэ Бямбчуу гэх тэр булганы охин байгаа. Одоо юунд байгаа? Одоо Булган аймагтай байж байгаа. Энэ бүсгүй бид хоёр одоогоос 4 жилийн өмнө танилцж энэ Бямбчуугийнхаа одоо юуны сайхан сумын Бямбчуугийнхаа айрны бизнесийг би эхлүүлж байсан. Бямбчуу битэр булганчуудынхаа бүх айргийг одоо энэ жил бодлож авч одоо борлуулнаа гэж ингэж бодож байгаа. Пивэнд би дуртай, би виноч бас юм уу те. Нэг 50 г 100 г коньяк виски чинь те. Ер нь Би нэг намын даргийнхаа тухай хэдэн үг хэлэх гэсэн юм аа. За нэг үг байдгийн сайн хүнийг гүтгэж алдаг, муу хүнийг магтаж алдаг гэж. Тэр гүн далайг бол одоо элдвэр муулна, нэр хоч зүүн, харлуулна. Яагаад тэгэхээр шударгаар үзээд дийлэхгүй шүү дээ. Янз бүрээр хэлдэг. Одоо зайсгийн газрыг эд суус. Тэгвэл энэ үн чи энд сууж явах шүү, өөр газар сууж явах хэрэгтэй юм байна. Зайсанд гүн далайгийн хороол гэж байдгүй шүү дээ. Өнөр болрын хороол гэдэг байгаа нэрс Seoul Group-ийн эзэн хөгшин солонгос нөхөртэй байсан. Дараа нь хэний ч үлээ оюун орлын хороол ман намын MC хороол тэдний юмнууд байж. Гэхдээ энэ хүн эд суус бол аль хэзээ өөр газар байх хэрэгтэй. Тэгээ энэ хүн биш үү? Баярлалаа. Намайг их Тэггүй. Ард түмэнд хэлж байна. Хулгай хийгээгүй, худал яриагүй хүнд айх юм гэж байдгүй байхгүй. Гэр орноо эхнэр хүүхдээ эцэг зовлгүй ингээд байгааг нь харуулчих. Тэгэхэд ямар нөхдүүд их хурлд байгаа нөхдүүд яадаг вүлээ? Би гэр орон байхгүй, шавар амбарт айлын бараг нэг өрөөнд байдаг. Телевизэр байхгүй худлаа яриа. Цаана мөнгийг яаж хураалцсан байдаг вүлээ? Тэг Германд байсан хүмүүс зүгээр шулуухал хилчдэг байхгүй. Монгол хүмүүс шулуун хүнд уг нь дуртай байх хэрэгтэй. Тэр худал үгийг 1000 давтахаар үнэн болдог гэдэг шиг бүх радио, телевиз, сонин хэвлэл өнөөдөр тэр мөнгөтэй хүмүүсийн гарт байгаа. Тэд нар биднийг хүчирдэж байгаа байхгүй юу? Тэгээс биднэрт улсаас идсэн хөрөнгө гэж юуч байхгүй. За баярлалаа хөрх юм. Монгол улс Стамбулдаа захимаараас санал авсан хэрэгжүүлж тавьдаг биш үү? Нэг хэдэн хүний санал авсан гэдэг байна. 19,000 хүний санд одоогоос 4 жилийн өмнө авсан байдаг шүү дээ. Зөвхөн захимаар явж байгаа. Тэг яг урдуур ингээд хэдхэн үнэ 200%-ны урдуур энэ амгалангийн урдуур автолторсон юм байна. Тэгэхээр зөвхөн нөгөө захимаар л туршлагаар явуулсан.
Тийм шүү дээ. Захимаа шүү дээ. Би өөрөө гадаад байсан нэг өдрийн өмнө надад суудл өгсөн. Одоо боосон хурд ирээд би карантинд орсон шүү дээ. Тэгээд карантин дотроос уйлаад байсан шүү дээ. Гадаад тавигдсан хүн шүү дээ. За баярлалаа залуучуудаа. одоо тэгээд за уур хацаа. Одоогоос хэд хоногийн өмнө манай гэж дуудагдсан байсан. тэгсэн. Тэр дууныхаа талаар тайлбарлуулчихъя гэх бодлоо. Болно. За манаа гэдэг дуу хийх санааг одоо яг нэг 20 хоногийн өмнө миний толгойд орсон. Ер нь гоё дуу хий. Ер нь бусад намууд ингээд техно рэп дуунууд хийгээд тэр нэг тийм надад ерөөсө таалагддаггүй. Бусдад ерөөсө хүрдэггүй ийм дуу байсан юм аа. За ингээд бид нар одоо би өөрийнхөө тэр нэр дэвшиж байгаа дүү амар төвшөнтэйгээ яриад за ингээд манай Жокер гэдэг бас Улаанбаатарт нэр дэвшиж байгаа нэг залуу байгаа Соломон хүүгээд бид нар тэр дуу хийхээр шийдээд тэгээд ерөөсө шууд нэг студид очсон. Ийм айгүй сайн ийм хөгжим хийдэг студид нэгээд тэр залуу дээр очиод ерөөсө шууд бодлоо айгүй хөгжмийн аятаа жинхэнэ хип хоп рэп техно ийм гоё дуу хийн шиг тэгээд дад аав маав гэдэг байхгүй юу? Тэг залуучууд ингээд боргиосон басгсан те ийм л гоё юм хийн шүү. Тэгээд тэгсэн чинь за та тэгвэл ийм ай болох уу гэл ингээд тоглоолсон. Ингээд тоглоод байхаар тэр дундуур нь би ороод ааха яг энэ дээр зогсож байгаа. Тэгээ бид тэр бадгийг хийсэн. Залуусаа монголчуудаа гэдэг. Миний дуусан би өөрөө дуулсан байхгүй. Би ихлээр бадгаа хийсэн. Шууд тэр 100% миний үг бадаг. Тэгээ бадгаа хийнгүүтээ за одоо өмнө нь ингээд энэ аяа жаахан үргэлжлүүлээд энд нь ингээд нөгөө үглэх юм аа хий. За үглэхэд үг ингээд үг нэг гоё шигтгэн үгнүүд гоё байдаг учраас тэр үгнүүдийн бараг 98% би эдгээр бас санд манлаар хөгсөн л дээ. Тэнд юу гэхээр те 60 тэрбум жидүү сан хөгжлийн банк гэх ингээд те яг ингээд хоёр үгтэй байхгүй 60 тэрбум хөгжлийн банк жидүү сан Дубайн гэрээ Эрдэнэт офшор гэх ингээд ерөөсөө нэг юм ингээ хоёр үгээр л ингээд яваад байгаа байхгүй хэмлэн те ингээд те шийдвэл аргу эмнэлэг хогийн утаа хорт утаа хогийн боловсрал гэх те яг энэ юм өгнүүдээр ингээд тэр дууг хийгээл тэгээд ерөөсөө тэр дор нь нэг хэдэн бүжиглдэг залуу байгаа ч тэгээд манай Жокер бас нэг нэр дэвшиж байгаа нэг ийм бол царайтай залуу байгаа. Тэр чинь бас манад нэр дэвшиж байгаа Болдоотер гээд завхан төрсөн залуу байхгүй юу те. Тэр энэ төр чинь шууд тэнд нь ороод ингээд бас манай охин очтоо бас нэг ээжийнхээ орон бас нэг эмэгтэй хүний хоолой гаргасан ээжийнх нь хоолой байхгүй юу те. Тэгээд охин маань очиод бас нөгөө бас ханаж өгтэй идээ мэдтэй ханаж чаддгүй төгтөөд үстэй гэх юм ингээ бас хэлж мэдээд ингээд ийм маягаар тэр техно рэпто бэлэн болсон ингээд тэгээ ерөөсөө хэдхэн цагийн дотор хийцсэн бид нар үг нь бэлэн байгаа байхгүй тэгээ санаа нь бэлэн тэгээд яс хийдэг одоо 3 сая хүний үзэлттэй болсон 3 сая гаруй хүн үзсэн одоо ер нь хамгийн үеэр хамгийн гайгүй явж байгаа одоо дуу техно рэп тийм дуу тийм бүгдийг хальсан техно рэп хип хоп транс бүгдийг хийцсэн байхгүй да тий бүх урсгалаар оруулсан. Ерөнхий продюсер режиссер гүндэлээ байгаа. Тий. Монголын арт түмэн таныг бол одоо 3 дахь том хүчин гэж харж байгаа. За тэр дундаас таны хувьд улсын бүхэн чухал яг 3 удаад харааж болсон хүүхдийн мөнгөс санаачилсан гэдэг хатны сайн ханаа сайн үгүй дэмжиж байгаа гэж хэлж байна. Одоо их хурц сонголоо гэхэд дараагийн том одоо өргөх төвсгсөн том зорилт юу байгаа вэ? За их хурц сонгогдоод ард түмний хүч нам суудалтай болцоход юм бол энэ ард түмний хүч намын нэр хүнд хамаагүй өсчих юм. Одоо ингэ сууж байгаа гүн далай арслан самбууны манд чинь шал өөр төвшөнд гарч чинь бид нар бол тий. Манай дараагийнх бол орон нутгийн сонгуул байна. Ер нь тийм биз? 2027 оны ерөнхийлөгчийн сонгуул байна. За мөн 2028 оны сонгуул байгаа. 28 он гэхэд энэ нам бол эрх барих хэмжээнд хүрнэ. Ерөөс 4 жилийн дотор. Ягаад гэвэл би нэг л зүйлийг хэлнэ тий. Монгол улсыг ер нь аливаа улсыг лидер хүн л авч явдаг юм. Яг тэр улс орныхаа төлөө гэсэн сэтгэлтэй тэрийг ард түмэд ойлгуулж хэлж чадах юм бол тийм мэдлэг боловсролтой ийм үнэт шудраг аавын хүү байх юм бол Монголын ард түмний итгэлийг авч чадна.
тэгж гарч ирээд тэр хүн тэр ажлаа хийдэг байх хэрэгтэй. Тэхийн бол Ли Куан юу шиг 37 жил төр байна. Ягаад гэвэл ард түмэнд өөр юу ч хэрэггүй. Аль нам хамаа байхгүй. Монголын ард түмэн өөрийнхөө тэр удирдагчаар хүлээж байгаа. Тэр би тэр нь болно гэж бодож байгаа. Тэр нь болох юм бол би хэзээч тэр удирдагчийн суудлаас доошоо боохгүй. Ягаад гэвэл миний сэтгэл зүрх зориг бол Монголын төлөө, Монголын ард түмний төлөө хэзээд байх болно. Тийм биз? Тэр шиг том нэр хүнд, тэр шиг том хувь заяа, тэр үйлсийн төлөө зүтгэх, тэрийг хийх хувь заяа гэдэг бол ховорхон олдох хувь заяа гэдэг байхгүй юу? Энэ удаагийн сонгуулийн зардал нэхэд өндөр шүү дээ. 1.5%. Энэ зардлаа яг яаж хийж байна? Энэ ийм манай энэ ард түмний хүч нам бол ерөөсөө тийм их мөнгө бол зарцуул байна. Одоо жишээлбэл манай энд бол баг болгон дээр нэг юм уу. За бүр том баг дээр 2 ч юм уу ийм юутай. Одоо юу лээ? Ухуулагчтай. Тэгэл ерөнхийдөө бол бид нарны хоолунд дэлгүү юм гэдгүү. Тэгээд нэг ухуулагчийн 5-600 төгрөг өгдөг юм шиг байгаа. Тэгэл цомхон бид нар 3 байртай энд нэг цаашаа их залуу дээр нэг өөр хаана нэлээ гулаг дээр нэг ингээ 3 баг цомхон манайхад 60-70 үнэтэй. Ингээд Хөвсгөл аймагт бол яг энэ шиг ажиллах бүхсэм гэж таатай. Бүхсэм нэг сектартай тэгээд 5-6 хүнтэй цомхон нэг жижигхэн байр төрөөстэй болоо. Ингээд энд нэг их мөнгө гаргаад байгаа юм байна. Одоо тэгээд бид нар том найр одоо юу юм уу нефт мэл хийгээгүй. Бид нар зүгээр одоо ингээд энэ хятадаас ийм сайхан цамт малгай хоёр эрт захиалцсан. Энэ чинь өөр эрт захиалахаар их хямдхан байдаг юм байна. Тэгээд энэ ямар ч одоо нэлээд байхгүй 100% даав бас манай хүмүүс нэг 100% даав өмсөд явж байгаа л тийм үү. Тэгээд бид нар нэг хэдэн туг далбаа нэг ийм нэг хэвлэлийн машин ийм жижигхэн ийм юм хэвлэдэг хэвлэлийн машин аваад ирсэн. Тэгээд тэрэнд нь хорын хятадаас аваад гээд эднэрийг гаргацсан. Ер нь зардал багтай. Бид нар нэг хэвлэл мэдээлэлд маш их мөнгө төгрөг юм өгөөгүй бид нар. Одоо намайг чи ингээд тэр тэнгэр телевиз чинь өрж оруулсан. За юу, бууж оруулсан. Би ч ороод буян дагаатаа тэнд нөгөө 14 тэрбум төгрөгийн хүн өрийг яриад байсан. Тэр ч өрж оруулсан намайг. Синий телевиз өрж оруулсан намайг. Ямар юм блэ? Нөгөө цавгийн тойм бас өрж оруулсан намайг. Өөр одоо ингээд намайг одоо очиход ингээд зөндөө олон телевиз та ороод ирэх таныг орж ирэхээр одоо манай телевизийн үзэлт гоё болж байна. Та ч орж ирээд өрөөсөө ингээд цогхон завчаад ингээд өрөөсөө алаад өгчих юм байна. Тэгээ шууд ингээд босчдөг гэж байгаа. Намайг ороод тэнд ингээд зогсоход үзэлт биш. Тэгээд ингээд те юу тэнгэр телевиз 8300 өрсөн шүү дээ. Тэгсэн. 93-ээр аяг захирлага болсон. Тэгэхээр одоо нөгөө хүүхдийн мөнгийг та санаачсан. За дээрээс нь одоо хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэх боломжтой гэдэг зүйлийг бас боломжтой байх байх. Би нэг л зүйлийг хэлж 500 мянга. Тий, 500 мянга. Боломжтой шүү дээ. Тий. Хөөс хулгай зэлгийн мөнгө хулгай хангалттай судалгаатай байх чинь энэ хүүхдтэй Монгол улс яг тарамал байх юм. Энэ ерөөсө боломжтой ч биш болох ёстой. Ёстой юм. Тий. Энд ганцхан юм байдаг юм. Өнөөдөр 100 мянган төгрөг хүүхдийн мөнгө байна. Тийм үү? Энэ хаач хүрдэггүй $500. Тийм үү? 100 мянган төгрөг хаана хүрдгийг? 2 хүүхдтэй 200 мянган төгрөг. Тийм үү? Гэтэл нөгөө ээж аав магадгүй нэг нь одоо архитектын ашгүй өрх толгоосон эмэгтэй бай. Тэгээ 2 хүүхдтэй, 3 хүүхдтэй, 200-300 мянган төгрөгтэй. Тэгээ өөр орлогогүй. Тэгээ яаж энийг өөр амьдргээд байгаа? Хүрхгүй шүү дээ. Тэр хүүхдүүд зовн зүдрэн даарна юм байхгүй. Тийм биз? Айгүй хүнд байгаа. Тийм гэр бүл, тийм үр хүүхдүүд нь Монголоор дүүрэн байгаа. Эрдэнтээр дүүрэн байгаа хөөе. Улаанбаатараас дүүрэн байгаа. Та нар өөрсдөө мэдж байгаа шүү дээ, тийм? Гараад яв. Тийм захаалал замаар байгаа. Зовж зүдэрч байгаа үр хүүхэд. Тэгэхээр альва төр засгийн үүрэг бол ямар ч үр хүүхдэд зовоод өгөхгүй. Ерөөсөө өсвөр энэ ирээдүй болсон хүүхдэд зовоодаг төр засаг, хүүхдэд ямар нэгмээр гачигдуулдаг төр засаг хаач байж болдгоо байхгүй юу? Хамгийн тэнэг бурангуй цэвдэг засаг л үр хүүхдэд ийм байдалд хайчаад явж идэг байхгүй юу? Өнөөдөр Монгол ардын намын төр бол хамгийн харгас төр. Өнөөдөр бид нар оюун эрдэнэ гараад тэр айлд очлоо. Тийм үү? Тэр хүүхдийг хараад тэр Монгол улсын ерөнхий сайд мөнгө мэддэг хүн Монгол улсын ерөнхийлөгч нар очиад харах та сэтгэл нь өвдөхгүй байгаас тэд нар тий бүр бодохчгүй сууж байгаа шүү дээ. Өө сайхан тий юу бодсон наригдсан ингэсэн тэр их тэнгэр сууж байгаа бол муусан хог новшнууд тий лагрын шаарнууд тий энийг л бодохоор миний бүр дургу өрдөг байхгүй. Чаавас тий тэр хүний хүр амтны хүр алаг Монгол хүн. Тэгээ Монгол хүн тийм ингээ байж байгаа тэр новшнууд юу вэ те?
Энэ баялагийг өгөх хэрэгтэй шүү дээ. Та нар энэ Эрдэнтийн овоолгоод харах та тийм ил бүгдээр очиод эзэн суудсан байж шүү дээ тийм үү? Ийм хогнууд байсан байхгүй тэнд чинь да. Ийм шаарна хүний өнөргүй юмнууд те. Энэ нөхдүүдийг төр үүргээ биелүүлээгүй төлөө энэ нөхдүүдийг бүгдийг шонд хийх ёстой. За юу? Энэ бүх ерөнхий сайд нар бүгдийг энэ ард түмний хөрөнгөний хурааж шонд хийх ёстой эдгээр ажлаа хийгээгүй те. 34 жил явуулж биш те. Энэ сайхан залуучуудын амьдрал ирээдүг бүгдийг тулгаалсан эдгээр. Энийг бүгдийг шоронд хийх хэрэгтэй өнөөдөр. Тэрийг хийхийн төлөө бид нар явна. Харж байгаараа. Энэ ард түмний хүчил хийнэ нэг. Та бүгд энэ сонголт. Би нэг тоонууд хэдэн тоо хэлээч. Энэ их амархан зүгээр санаанаасаа гаргасан тоонууд байхгүй шүү дээ. Зөвхөн нүүрсний хулгай гэхэд 44 нь их 80. За байж. Би нэг зүйлийг 44 их 80 одоо 44 их 80 гэж ямар мөнгө гэдгийг ойлгох уу? 44 их 80-ыг 3.3 сая хүндээ хуваачих. Нэг хүнд хэд ногдох уу гэж бодчих. Ганцхан нүүрсний хулгай 44 их 80. За үнэхээр. Одоо ерөөсөө төмөр дуусахын нэг л зүйлийг хэлье. Аслан, минь найз чи төр зөөр хүлээж ядах уу? Ерөөсөө л ийм юм тий. Энэ хүүхдээ асуусан асуулт тий. Яг л ийм байхгүй юу? Энэ төр гэдэг чинь тий ард иргэдэд хамгаалах ёстой. Тийм үү? Одоо эрүүл орчин, сайхан орчин тийм үү? Аюулгүй байдал бүх юм хамгаалах ёстой. Тэр тусам ард иргэд дотор чинь тэр гин зэмгүй нялх бэлцхэн үрсэн байж гэн тий. Эднэрийг бүр онцгой хамгаалах ёстой байхгүй юу? Тийм үү? Бүр ингэ тий. Тэнд нэг ч Монгол хүүхэд тохирж гомдож болохгүй хөөе. Тэр залуучуудыг ажлын байр хийх боломжийг олгох хэрэгтэй. Тийм л учраас тэр үүргээ биелүүлээгүй төр өөрөө буруутай. За юу. Тэрийг хийгээгүй тэр ерөнхий сайд нар буруутай. Нам буруутай бүгд. Тэдний бүгдийг үүргээ биелүүлээгийн төлөө хариуцлага татах ёстой. Энэ олон ядарсан дүдэрсэн тэр аавын одоо охид хөвгүүдийн өмнөөс тэднийг хариуцлага хүлээх ёстой. Ерөөсөө тийм шүү. Та нар яг миний хэлснийг яг нарийн бодоорой. За юу. Төрийн үүрэг гэдэг чинь бүр ард иргэдэд хамгаалах, аюулгүй эрүүл орчинд амьдруулах байдгийн тийм. Тэрийг ерөөсөө биелүүлээгүй. Тэр тусмаа тэр хүүхдүүдээр тийм амар муха зэвдэг төр шүү тийм. Миний үр бусдын үр ялгаа юу байх вэ тийм үү? Та нар боддоо чи өөрөө хүүхдтэй тийм. Чи хүүхдээ сайн сайхан яваасаа гэж бодож явдаг тийм үү? Гэтэл тэнд хэн нэгэн ядарсан Монголын хүүхдүүд энэ зүгээр нэг хүн ч биш тийм үү? Хэдэн 10 мянгаар энэ Монгол хүүхдүүд зов зүдэрч байгаа байхгүй юу? Түүнээс 5 Монгол хүүхдийн тухай яриаггүй. Тэ 100 Монгол хүүхдийн тухай яриаггүй. Энд бүтэн сая гаруй Монгол хүүхдүүдийн дундаас магадгүй 10-20 мянган хүүхэд зовж зүдэрч байгаа шүү. Харж байгаарай. Мөрөн тийм биз? Тийм л байгаа. Тэр олон хүүхдүүдийг тэнд зовоод тэр бага наснд нь тэгж сэтгэлийн сэртүүд өөрөвддөг шүү дээ хүүхдүүд. Насанд хүрсэн хүний хүн за яах вэ? Энэ насанд хүрсэн энэ өөрийг авч явах хэрэгтэй. Өөрөө чадаагүй архичин болсон бол хохин гэдэг тийм үү? Үр хүүхдээ тэгээ явж байгаад хүний хүүхдийн өмнөөс өмөрдөг тийм үү? Та нар мэднэс та нар ээж хүмүүс энд байгаа эмэгтэйчүүд өстө жинхэнэ ойлгож байгаа тийм үү? Жинхэнэ та нар л энийг ойлгох хэрэгтэй. Үүндээ ээжүүд энд байгаа эмэгтэй хүний хүүхдийн өмнөөс тийм өнөөдөр Монголын ээж нар бүгдээрээ гараад тэр бусад хүүхдүүдийн төлөө жагсах хэрэгтэй байсан юм. За юу? Тэмцэх хэрэгтэй байсан. Аавууд ч гэсэн ялгаа байхгүй. Тийм биз дээ. Би өөрийн хүүхдийн тухай ярьж би сонин боддог байхгүй дүүнараа. Нэг нөгөө ихэд ямар харгас, ямар цэвдэг сэтгэлтэй төр засаг, ямар юу ч ойлгодгүй, мэддэггүй, бурангуй удирдагч тэнд сууж яана гэж надад бодогдсон шүү дээ. За баярлалаа. Йоо ямар бодогдоо та нар. Дээр нь нарсан одоо. За уухаач соёлын